Зохиолч Эстинум 100 дамнасан хайр 8 дугаар бүлгийн 3 дугаар хэсэг. Өрөмч хотын галтрины вокзал хамгийн хойд талын 2 вагоны дэргэд цуун зогссон бүхээгтэй ачааны машинуудад хүмүүсээ очиж буй бололтой маш их шуугиан сонсдож байв. Бурхан минь, бараг 300-аад хүн байгаа бололтой. Аимшигтай юм. Санги жоохон барьц алдсан ч юу хийхээ тэрхэн зур тунгааж амжаад урд хойно зэвсгэлсэн сэргүүдтэй 2 машин явах нь тодорхой юм байна. Эхлээд тэднийг аюулгүй болгоод дараа нь хүмүүсээ аврах арга бодъё гэснээ туслахаар ирсэн нутгийн иргэдэд хандан та нар зам тос эхний машиныг ямар нэгэн аргаар зогсоо чадах уу гэлээ. Заримх төрхтэй торгуу дээр толгой дохиод бидэнд дугуй хаглах зангуу байгаа хийж чадна гэд өндөв. Ачааны машины дууг хаглаж болохгүй шүү. Чадвал арын машин нэгж зогсоовол тун сайн гэд 2 ажилтнаа хандан та 2 эд нартай яв. Маш болгоомжтой ажиллаарай гэж тушаажээ. Ачааны 5 машин байна. Жолоодох хүн хэрэгтэй. Бензин тос нь хүрэлцээтэй болж учиртай. Дөл долгор 2 хуаранд олзлогсдыг хулгайлж чадвал асуудал аятайхан шийдэгдэх. Гэхдээ яаж хэлээр өгөхөөс бусдыг үзэж хашир суусан санги айхаас илүүтэй хэн нэгний ам эрсдэх вэ гэж маш их санаа зовж байв. Ашгүй ганцрог сайн мэдээтэй ирж хүч нэмсээр төлөвлөгөө яг л ном ёсоор сайхан хэрэгжиж эхэллээ. Ачааны машинууд ч хөдөлж таамагласнаар урд хойно нь цэргийн машин гүпээрлэн хамгаалжээ. Араас нь боломжоор даг гэрлээ асааж болохгүй шүү. Хад чулуу мөрөгч хөвдөө. Нэг хэсэг хурдтай явсан цуваа шорон зам руу ормогц удааширчав. Саад бартай ихтэй зам бололтой юм. Бидэнд ашигтай. Цаг гар мөлгсний эцэст цуваа гинэтхэн зогсож чангачин хашгиралдаж эхлэв. Гэрлээ асаагаад хурдаа нэм. Сэхэрж амжаагүй байхад нь буулгаж авъя. Санги болоод ганцэргийн машин хурдаа нэмэн давхисаар цувааны дэрэгд очмогц шууд л гартан тулаанд орлоо. Ойролцоо нуугдаж асан 2 ажилтнаа нь нутгийн иргэдийн хамт хүч хавсран тулалдаж 10 гаруй цэргүүдийг юу болоод байгааг нь ухаарч амжихаас өмнө эд бад хийж орхив. Ган зөргөө чи буц. Би дөл долгор 2-ыг тосъё. Ачааны машинд байгаа монголчуудын тог гаргаарай. Тусламж хэрэгтэй хүн байгаа эсгийг шалга. Ичгээд цааш хөдөллөө. Ган зэрэг бүхээг бүрийг тогшин бид 10 Монголын ажилтнууд байна. Энд монгол хүн байна уу гэж ойрлоход дотроос нь байна. Ахаа авраарай. Ашгүй манайхан ирчихэж хэмээн хашгиралдаж эхлэв. Гэтэл эмэгтэй хүний цангинсаа хоолой часхийн би юмхий байна. Энд манай хүн шархтаад биеийн мутсан туслаач гэхэн сонсджээ. Сүн овогтын өрөөнд хоригдсон долгор гарынхаа хүлгийг тайлаад цонх руу дөхөн гадагш хагаахтаа хамгийн түрүүнд дөлийг олж харав. Яг ямар зоригтой байгааг нь шууд л ойлгомогц. Ийм газар ирчихэд огтхонд сандрахгүй байна шүү. Гэтэл би юундаа ингэтлээ ань уу? Надад өөргсөн тангараг бий гэж өөрийгөө зоригжуулаад юу хийхээ олон янзаар төлөвлөн бодсоор суулаа. Сүн овогт өдөш болтол ирсэнгүй. Энэ нь тун сайн хэрэг. Гадаа гэгээ тасран харанхуй болоход хаалга торжигнон онгойж 50 гаруй насны шалмаг чиргэр орж ирээд долгорыг нэвчвт ажид зогсноо. Зоригтой Монгол бас үзэгсэлэнтэй юм. Би ийм хүмүүс дуртай. Гэхийг там томхон ойлгосон долгор эгцэж харалгүй суугаатал байлаа. Сүн овогт ямар нэг юм найруулж уугаад амьсгаан түргсээд ирэв. Чухам юу хийж буйг долгор сайн мэднэ. Сайхан бүсгүй минь хоёулаа жаргая. Долгор өндийн харвал сүн овогт нүцгэрчгсэн эргэтэн нь годойтол хадуурчсан ойртож байв. Халуун нугааны ихүү өнөр ханхлуулсаар уруулыг нь шимэн хөхнөөс натгалаж гарн доошилсоор өмд рүү н орчихов. Долгор өндөлзөн хавчгнахад сүн овогт гараа хүчлэн түлхээд гуруугаа ичимдэг өрөөнд шургуулчихлаа. Бурхан минь. Долгор уйлгнана. Болил доо гэж шивнэсэн ч цаадах нь ойлгохгүй шүү дээ.
Сүн овогтын хөдөлгөөн бүр цэгцтэй хянуур тулааны урлагт төгс боловсруулсан нь элт мэдрэгдэнэ. Хоёр тачаалдаа автчихсан айхлавч Монголын тагнуул долгорыг хоосонгүй гэдгийг мэдэх болохоор илүү хөдөлгөөн огтхон ч хийхгүй байлаа. Чи сайхан хүүхэн, амьд явах хүсчил байгаа үсттэй гэж шулганах сүн овогт өмдөг нь шувтлан тайлаад бөхснөөс нь өргөн босгох агшинд долгорын гар огцом хөдлөн үсний хатгуураар хүрээнд нь дүрж орхив. Гар нь хүлээтэй гарсан ч шалгаж үзээгүй сүн овогт огцом болцсон ч амьдсангүй. Харуул хэмээн муухай орлон гүрээнээсээ годогдох цусаа дарлан нөгөө гараараа долгорыг маш хүчтэй цохиж амжлаа. Цээжнээсээ цус амтагцтай цохиулсан долгор хаалгаар пижигнэлдэн орж ирсэн хоёр харуултаа ан ман тулалдаж дор нь аюулгүй болгоод өмдөө өмсгөр шүүртэл дугшүүрийн тохиолол хангинан хүмүүс пижигнэлдэх сонсджээ. Олзлогсдыг оргуулах төлөвлөгөө янтан боловсруулан дөл үеийнхэн сүнгийн барилуу ширтэн долгор хичээг яах вэ? Тэр мөн навшид бузарлуулалгүй зохицуулж хамсан гэж шивнсээр үдэш болголоо. Гэтэл хашааны өөдөнд шууган дэгдэх машин орж ирсэн нь өнөөхөл сүн овогт мөн бололтой. Машинаас буугаад хөнгөн шингэн алхасаар барилуугаа орохыг харсанд бол эхлэх хэрэгтэйг ойлгон харуул дээр гүйж хүрээд хоёул ярьснаар харуул бүлтгэнэн сүн дарга ирчихлээ шүү дээ. Одоо боломжгүй гэж шивгэнэв. Өглөө ултал гарч ирэхгүй. Тэнд хөөрхөн Монгол бүсгүй хүлээж байгаа. Би олзож ирснийг чи хараа үсттэй. Хоёул амжнаа. Харуул эргэлзэж ядан хаалгыг талихад дотгош ормоц ганцхан зохилтоор танилцгаж орхиод машин руу цуваадгүйгээр бошвол хэмээн орилоход торгууд бүсгүй бүгдийг нь олгуулсан бололтой бүгд эмэгцэгцтэй гүйлдэн гарцгаав. Хамгийн сүүлд үлдсэн торгууд бүсгүй танд баярлаа. Намайг Аялан гэдэг гэснээ гэнэтхэн ухасхийн дүлийн урал дээр үнсчгээд үүж одлоо. Дүлд энэ бүхнийг анзаарах сөхөө байсангүй. Машин дээр очин кондукторын утаснуудыг ухаж асаахад бэлэн болгочхоод би найзаагаа аваад ирье. Чи хүүхдүүдийг аль болох доош тонгоож би биенээсээ сайн зурж аваарай гэж анхааруулаарай гэчгээд сүнгийн байрлуу гүйчихв. Гэтэл өмдгөө нүцгэн долгор өөдөөс нь хурж ирээд машин бэлэн үү? Зүгтээ гэж амсгаатахад дүл шүүрэн тэврээд буцажгүй. Сүн овогт би алчсан. Тэр хүслээ гүйцэж чадаагүй. Сайн байна. Дүл машинд хөрмөгц цамтай тайлан долгорт өгснө. Түргэн сууд зүгтээ. Харин энэ машин асах нь гэд олон өнгийн уцтай ноцолдож эхэллээ. Сүнгийн байрны гадна бөөн өмнөдөгдөж чанга чанга орилолтон сандралдах сонсдож энэ нь дүлийн төлөвлөгөөнд сайнаар нөлөөлж цаг ожих боломжийг олгожээ. Ашгүй машин сар хийтэл асаж дөлж жолооны ард суугаад сайн бариарай гэж орилон огцом хааз нэмэн давхисаар сараалжин төмөр хаалгыг зад мөргөж дайраад цааш давхилаа. Юу болоод байгааг соёл ойлгосон сүнгийн цэргүүдж машиндаа сууцхан араас нь нэхэж буун дууж тасхийн хадаж эхлэв. Өөдөөс нь гэрлэр догсоор дөхөж ирсэн машинд санги генерал байж саял сэтгэл нь амарсан дул гараараа догчхоод цааш давхиж араасаа айх аюулгүй болжээ. 3 дугаар хэсэг төгсөв. 100 дамсан хайр 8 дугаар бүлгийн 4 дугаар хэсэг. Эзэн боосынхоо үүрэг даалгаврыг тун чамбай биелүүлж дөнгөсөн жанлав их нутгийнхаа баруун хязгаар дээрээд эхнэр хүүхэд арга ирээ санан өөрийн ирэхгүй нүлмэс гэлтгнуулжээ. Цаашаад арга ир нь айх аюулгүй амар жимэр амьдрах бүрэн баталгаатай боллоо. Уулаагийн сайхан зан хөдлөвөл нутагт нь буцаач ч магадгүй. Шидэд тун ашиглан хулгайлагдсан хүүхэд эмэгтэйчүүдийг яг л малайтай огтхонч чимээ шүүгэнгүй туусаар хэлээр нэвтэрч бэлэн тоссон угтуулуудтай уулзан өрөмж хотод хүрч чадлаа. Одоо ганцхан алхахад л даалгавар бүрэн биелнэ. Энэ тэмч хэцүү биш. Гэхдээ нутгийн иргэдээс гадна араас нэхэж ирсэн тагнуулч хүүхнээс болгоомжлох ёстой. Жанлав бүх зүйлийг нарийн шалгаж үзээд яравчлахаар шийдэн сүнгийн цэргүүдийн хамгаалалтаар бараануудаа ачиж эхэлсэн ч
Гинтийн давталгаанд өртөн хамаг төлөвлөгөө нь хормхон зур нурж орхих нь тэрэ. Нутгийн иргэдээс гадна чадварлаг Монгол тагнуулчид байгааг мэдмэгцэл гарах хөдөлгөөд нэмэргүйг ойлгон арай чамаа болтон нуугдаж амжаад үхрийн сүүлэн дээр хутга гэж монголчууд ярьдаг. Бид эднэрийг дэндүү дутуу унлжээ гэж бовтнохоос өөр юу ч хийж чадсангүй. Амаа барин гаслаад ч нэмэргүй болсныг ухааран бүх зүйл намжин боломгцол нуувчнаасаа гарч сүнгийн цэргүүдийг сулжхаад монголчууд ороод ирчихэж бушвал хэл хүрэх. Би алдагдсан хүмүүсийн араас явлаа гэж аргаа баран хашгирав. Жанлав эцсийн удаа оролдоод үзэхэр шийдэн ачааны машинуудын араас нэхэхдээ сүнгийн цэргүүдээс ганц хоёрыг нь дагуулж болох байсан ч авсангүй. Үнэн дээр тэд тус болохоос илүүтэй гай болно. Машинууд хаашаа явах нь тодорхой тул хэд ойртолгүй дагсаар замын хажуу руу шахан зогссон байгааг олж харлаа. Машинд нь гэмтэл гарсан бололтой. Яах вэ? Монголчуудаас хэдэн тэдний гардан тулааны урлаг хоосонгүйг нүдээр харсан Жанлав эвийг нь олвол дээлхээ мэднэ. Эргэлзэх юмгүйгээр замаас гарч машинаа нуугаад явган гүйсээр дöглөө. Орчны юмс бүдэг бодогхон харагдаж эхэлсэн нь тун удахгүй үүр цайхан шинжээ. Жанлавын гархаа харцанд Монголын 4 ажилтан байгаа нь тодорхой болов. 2 нь машин авхан, 2 нь хүмүүсээ ээлжээр бие засуулангаа ийш тийшээ сэртэлзэн орчны кинан. Гэтэл эртний танилын дүр тодорч Жанлавын төлөвлөгөөг өөрчилж орхив. Энэ чинь Ганлигийн эхнэр байна. Олзолчвол 60 хүнтэйгээ 8 альцаж болно. Замын хажуу руу алхахад яг араас нэг бүсгүй дагаж хоёул бут руу орчихов. Энэ чинь Ганзэргийн охин байна. Жанлавын нүд сэргэн орчноо ахин сайдрах хянамгаа ажаад Сэммирасаар дöглөө. Юу юугүй үүр цайхан. Урдлахгүй л бол болохгүй. Тэрээр огтхон ч чимээ гаргалгүй гүйсээр охины дэргэд хурж хоёулангийнх нь амин цэгт хатхан муужруулад сэвхийтэл мөрлөн машин лугаа гүйлээ. Та нар миний төлөвлөгөө нураасныхаа төлөөсөнд маш их гарлаг амсан да. Нээрэл Жанлав даалгавраа биелүүлж чадаагүй болохоор харгас суулаа ар гэрийнхнийг зүгээр орхихгүй. Нулимсыг нулимсаар, зовлонгаар. Машин огт саадгүй давхсаар Ганзаргийн хүмүүстэй нэгтгэхэд нутгийн иргэд эхнэр хүүхдээ аврагдсныг хараад бөөн баяр хөөр боллоо. Гэвч аюул дуусах яагаад ч үгүй. Доромжлогдож бузарлагдсан гэр бүл огтоо хараад уур хилэн бадарсан уйгар торгуудууд. Өмхий хятадуудтай нэгийг үзэж нэхий дээлээ уралцсан. Гэцхэн орилолтоход аялаан бүсгүй тэднийг намжаагаад эр зоргоо дэмий юмн залаад явах вэ? Бидэнтэй адилхан завж яваа элэг нэгтэнтэй чадах бүхнээрээ туслая. Хэл нэвтрэх бүх бололцоог хангаж өгье гэж уриалжээ. Олон жилийн дарамт тавчлагны дор тэсэж төвчж ирсэн уйгурчууд бүх зүйлд бэлэн байдаг нь сайн хэрэг. Варангаас ирсэн машиныг нэгэн жолоодон алга болж Ганзаргийн 5 машинд бензин нэмж дүүргээд хил рүү дөхөхөд бэлэн боллоо. Юунхигийн сэтгэл их л тогтолсон бололтой нулимсаа арчин "Дөл ахаа, та ястаа мундаг юм аа. Яаж энэ бүхнийг хийж чадваа? Шүрээ та хоёрыг нэлийн хожуу мэдээд баан ахыг золтол алчсангүй. Цаг хугацаа хангалттай байсан бол би өөхөх байлаа. Ямар тач даалгавраа биелүүллээ" гэж шивгэнэв. Хэл гарахаас нааш юу ч дуусаагүй. Цэргүүд бас цагдаа нар бидний зүгээр орхихгүй л болов. Дүүл цаашид хэрэгэх тухайга бодлогошир зогсдол санги дарга нэхүүл цэргүүдээс амжилттай зүгтэн хурж ирээд нутгийнхан саадуулаад үлдсэн. Бидэнд цаг баг байна. Өдөлцгөөе гэж тушаал болгоход үүр цайн гэгээ орж эхэлжээ. Дарга би дөрүүлээд явлаа. Гулн шүрээ хоёрт санаа зовоод байна. Тэгээд ч бидний урд отол байхгүй гих баталгаа алга. Дүүлийг их л санд руу байгааг адсан Ганзраг Монголоос сулгаалагдсан хүмүүсээ эхний ээлжинд аюулгүй гарах арга хэмжээ авъя. Харин манжуураас олзлогдсон дотор газрын хүмүүс байгаа. Олон улсын томоосуудад тул эндхийн хууль хүчнийхэнтэй
зөвшөлдсөн нь дээр байх. Тэгээд ч том албан тушаалтан алагдсан болохоор асуудал улам хүндэрнэ гэж сангийг эргүүлзүүлж орхилоо. Дөлийн царай ховсгийн царайн гялалзан дүрс хийж энд хууль үлждэг хэсэг нь эргэл зайтай. Аль болох хил рүү өгсөн нь дээр гээд гэгээ ормогц байдал улам хүндэрнэ. Хэдийгээр нутгийн иргэд бидэнд тусалж байгаа ч энэ тэдэнд тун хүн тусна. Ямар тач би явлаа. 2 дарга зөв шид гаргаарай гээд машиндаа суухад юм хий. Аха би хамт явъя. Чи үлдээ. Хүмүүсээ хамгаал. Би удахгүй. Дөл огцом хаазлан тоос татуулсаар давхин одоход санги эцсийн шид гаргах болсноо ойлгосон бололтой хөдөлс нь дээр юм байна. Манайхан хятад талдаа хэлцээр хийсэн л гэж найдаа. За явцгаая. Гэснээр бүгд зугуухан урагшаалжээ. Хоёр гараа янгинтэл хөлөөлж амдаа алчуурч ихэн болгуулсан хулан ухаар мөхцөл хаанд байгаагаа ухаарч шүрээг мөрлөн түлхэн сэрэх гэж оролдлоо. Гэн сэрэггүй байж дайсанд олзлогдсноо харамсна. Харин огтхонч айхгүй байлаа. Шүрээ ухаан орон өндөлцөхөд нүдэрээ сэмэрмэн анхааруулад арайхийн хөлбөрч нуруугаа харуулan гарынхаа хүлгийг тайлах санаатай оролццгав. Машин маш хурдтай явж байсан тул огцом мушгах тоолонд нааш чааш чидэгдэн уяагаа тайлахад тун хүндрэлтээс гадна дотор мухааран ойгүйдэс хүрнэ. Гарны уяа улам чивчрэн чангарч яаж ч оролдоод тайлагдахаргүй болжээ. Машины хурд мэдэн давхих дөлийн толгойд зөвхөн хулан бодогдож байв. Амь насаач гээж болох аюултай ажиллагаанд оролцсныг мэдээд л түгшиж эхэлсэн. Хаа байсан Улаанбаатар хотоос 2000 гаруй километр замыг ямар ч аюулгүй, ямар ч саадгүйгээр 60 гаруй Монгол иргэнийг хэл давуулсан хүн явж энгийн хүн байх учиргүй. Тэр бүхэл асар уудам нутаг дэвсгэртэй Хятадын зүүн хязгаараас баруун хязгаар хүртэл 300 гаруй хүнийг мөн саадгүй тээвэрлэж чадсан. Дөлийн толгойд уулаагийн нэрэл үеийнхэн орж ирнэ. Шоронд байгаа атлаа энэ бүхнийг хийж чадлаа гэж үү? Орос сурггүй болчихсон үнэнч хамгаалагч нар нь гарч ирсэн байх. Тэгэхээр тэд л энэ ажлыг хийсэн болж таархна. Бодолдоо дарагдаж орхисонд бол өөдөөс нь маш их хурдтай машин ирж буг анзааран хурдаа хасгаад өнөөхөн шурхийн зүрээд явчихав. Цэргийн машин байна. Яагаад энд? Дөл хурдаа нэмэн давхисаар саацсан машинууд дээр очиход хулан шүрээ хоёр гинэтхэн алга болчихсныг олж сонсоод хаанаас яаж хэмээн бачимдан хашгираад ой ухаанаа хөвчлөн сая зөрсөн машин гарт цаг уулаагийн үнж туслахад жан эсвэл ян гэж ганцаараа ярьж зогссноо. Машин хурдан засаад хэл рүү хөдөл саад болсон хинч байсан шууд устгах. Би буцлаа гэд машиндаа суухад дөлийг сайн мэдэх ажилтан сингээ би хамт явъя гэсэн боловч цаадхан сонсолгүй давхиад явчихав. Хянах самбар дээр бензиний зүү улам доошлон юугүй дуусхана. Дөл амьдралдаа анх удаа л айд сандарч эхэллээ. Улам ухаан санаанд нь өөрөө ч бодогдно. Өрөмч хот орохын алдаад бензин нь дуусч машин ундрахад замдаган хар хурдаараа гүйсээр уулзурт дөхөж явтал сангийн цуваа өөдөөс нь гараад ирлээ. Гэвч баярлах цаг болоогүй бололтой. Цагдаагийн машины дууд тохио хангансаар цувааны араас баахан машин гарч ирэн зам хүндэлсэн зогсохыг шаардсан чанга аригчаар анхааруулга өгч эхэллээ. Дөл тэр дараа замаас бун харган бодргон дундуур нуугдан гүйсээр уулзур зүрх үйдэл хэн нэгэн хүн сэм дуудах сонсдож бие хураан хартал аялан бүсгүй газарчин залуугийн хамт гар даралсаар гараад ирэв. 4-р хэсэг төгсөв. 100 дамнсан хайр 8-р бүлгийн 5-р хэсэг. Эмэг цэгцтэй тун хянуур болгоомжтой урагшилж байсан цуваг дууд тохиогоо хангинуулсан 10 гаруй машин гэнэтхэн гүйцэн тал талаас нь шахан зогсоогоод
чанга аригчаар анхааруулга өгч эхэллээ. Ийм юм болно гэдгийг бүгд л мэдэж байсан. Санги ганц зориг нар хэлэлцээр хийхээр бууж дарга нартай нь хэдэн үг солив. Бид Монгол улсын хуулийн яамны ажилтнууд Монголоос хулгайлагдсан иргэдээ аваад буцаж байна. Цаг шахуу давчуу байсан тул та нөхөдтэй уулзаж чадсангүй гэж учруулсан ч та бүхэн бүгд найрамдах Хятад ард улсын нутаг дэвсгэр дээр ажиллагаа явуулсан. Тэр бүхэл хүний амьд хүрсэн. Эсрэг үзүүлгүй бууж өг. Хэрэгкийг тусдаа шийднэ гэд огтхон ч тоосонгүй. Амиа алдсан хүний талаар би мэдэхгүй. Танаа эргэн сун эрх мэдлээ ашиглан нутгийн иргэд төдийгүй Монгол, Солонгос, Лаос, Тайван, Вьетнамын иргэдийг хууль бусаар хулгайлан барьцаалж барагнан хорьсон. Бидэнд нотлох баримт хангалттай бий. Нүүбэл хандсан тун удахгүй мэдэгдэл ирнэ. Хятадууд хоорондоо шивэр авирхийн хэсэг ярилцсанаа. Улсын хилээр ном журмын дуу гарч ирснээр нотлох паспортуудаа үзүүлнэ. Тамга тэмдэг нь байгаа бол шалгах шаардлагагүй гэв. Ганц зэрэг долгор нарын хүмүүс паспортаа үзүүлсэн ч дут байна. Танай ажилтан долгор манай нутаг дэвсгэрд хүний амь хүнээсэн. Бидэнд гэрч байна. Хэдэн цагтаа бууга шагаасаар дөхөн долгорд гав зүүж орхив. Бичиг баримтгүй санги яаж чадалгүй харцнаа зогсдол уйгур таргууд иргэд бид энэ нутгийн хүмүүс гэтэл ягаад эмс охтыг минь хулгайж бузарладаг юм? Танаа тэр сүн дарагч надгийн араатан. Насанд хүрээгүй жаахан охтыг минь яасныг та нар харах уу? Хэмээн орилдох сонсдож бүхээгтэй машинаас олон янзын хэлээр аврал ирэн хашгиралдаж эхэллээ. Та нар харав уу? Энэ хүмүүс бас л худлаа хийсэн болж таарах уу? Хэрвээ биднийг баримтлахыг хүсэж байгаа бол албан ёсоор баталгаажуулж олон улсын гэрээ хэлэлцээрийн дагуу гүйцэтгэнэ. Хятадууд дахиад л шивэр авирыг хийж зөвлөлдсөний эцэст эхний ээлжинд Монгол иргэдээ хүлээн авцгаа. Бусад орны иргэдийг тухайн улсын удирдлагатай ярьж хийднэ гэв. Багчгсан амжилтанд хүрсэн санги ганц зориг нар машинаасаа монголчуудыг ялган авахыг тушаад зогсдол юм хийг үжирээд дарга ингэж болохгүй. Энд солонгосчууд маш олон байгаа. Хаах олоос хамгаалж ирчгээд ингэж хайж болохгүй шүү дээ. Хэмээн нулимсаа гялтгануулан шулганахад санги. Яалаа гэж орхихов дээ. Бидэнд цаг хожих нь чухал. Бүгд баригдчихвал хэн бидний төлөө үг хэлэхэв дээ гэж учирлан тайлгаруулав. Иргэдээ ялган авч дуусны дараа машинуудыг хятад цэргүүд хяналтанд авмагц. Танаа талаас улан шүрээгийн хоёр эмэгтэй үл таних хүнд барьцаалагдсан байна. Чухам ямар хүн болохыг би мэдэхгүй. Гэхэн тэр ганц зориг чочирдон "Юу? Тэр чинь миний охин. Хаана вэ?" гэж зүтгэлэхэд бид мэдэхгүй. Та энэ шаардах бичгийг хар. Хоёр хэлээр бичсэн байна. Мэ гэд хуудас цаас сарвав. Охиныхоо бичгийн хэвийг таньсан ганц зэргийн дотор харанхуйлан нүдэн бүрлзээд уншиж чадсангүй. Санги яран шуурч аваад гүйлхэн уншаад долгорт өглөө. "Аава, охин нь байна. Аава, охиноо уучлаарай. Сэрэмж алдаад хулан бид хоёр баригдчихлаа. Хэрвээ 2 цагийн дотор бүх барьцаалагчдыг долгор өгч дөл ах хоёрын хамт өгөхгүй юм ба шууд ална гин. Энэ муу хүмүүсийн үгэнд буу ороорой. Бид хоёр ингэж хийцэн. Хайртай шүү. Үнсий" гэсэн байв. Долгор эргэлзэх юмгүй ураг шалхаад "Би сүн даргын алсан Монголын тагнуулч байна" гэж орилсоор урагш алхан оджээ. Хот руу ормогцол унаажиж чадсан дөл газарчин залуу аялан бүсгүй нэрийн тусламжтайгаар байж болох бүх газруудаар очиж үзсэн ч хоосон байв. Хот даяар түгшүүр зарлчихсан цагдаа цэргийн машинууд холхиж 2 чудаа араасаа нэхүүлсэн ч амжилттай болтож чадлаа. Цаг хугацаа ямар ч хурдан өнгөрдөг дээ. Дөл сандарч эхлэн монголчуудыг хамгийн сүүлд хаана нууж исэн бэ? Тийш очие. Гэмээн бачимдахад газарчин залуу өөрийгөө барьж өгөхийг хүсээгүй юм бол тийш очихгүй дээ. Чон үүрэнд өлзийтэй гэдэг шалгаад үзье. Тэднийг давхиж хүрэхэд бараг
3 метр орчим өндөр хүрэн хашаа нам гүм ажин түжин оргин өгтөв. Аялаан санаа алдан газарчин залуу урамгүйхэн шогширлоо. Хаалган мэдээж цоожтой. Хойшоогоо 2 алхан зай авсан тул сүн хийтэл үсрэн хэрмэн хашаан дээр гарснаа цааш буу бололтой чимээ алдарчхав. Хаалга онгойлгохно гэж бодонд өгсөн ч тагчиг. Хашаан дотор 2 давхар байшин хэд хэдэн том агуулга харагдана. Сэм гитсээр байшин руу ортол ширвээ сахалтай гэнэтхэн дөл рүү хэд хүчтэй цохилт илгээнд давталлаа. Бултаж амжимагц хариу нударгал нь давталгооныг сааруулад дахин урагшилтал өнөөхөр тун сурмаг займчин болцсноо. Намайг алвал алдаа. Гэхдээ эхнэр дүү хоёроо хизээч олж чадахгүй гэж шүдэ хаврын ярьцаа тэлэнэв. Нэг л танил дөрөх. Чи чинь жам байх шүү. Сүрхий өөрчлөгдөжээ дээ. Жанлын царай хувьс хийснээ дорхноо хийвэн болоод эхний удаад би ялагдсан. Харин одоо өөр. Үгээ хэлж дуусмагц маш хурдтай давталсан хэдээж дөл төвгүйхэн хамгаалаад сөрж дайран жангийн аюулхай орчим аимшигтай хүчтэй чижиж орхилоо. Игц хоошоогоо хийсэн хан мөргөн унсан жангийн царай хувхай цайн амнаас нь өтгөн харцус цад тасгарч эхлэв. Энэ цохилтыг гүйцээсэн бол чи яах байснаа сайн мэднэ. Миний эхнэр дүү хоёр хаана вэ? Чи аалал. Би хэлэхгүй. Чи олохгүй. Магадгүй. Гэхдээ чамдч эхнэр хүүхэд би гэдгийг би мэднэ. Хятадыг нь уулаа, Монголыг нь би. Жам мухарджээ. Гэр бүлээ хамгаалж үлдэх эцсийн арга бол ганлий гэдгийг дотроо нэгэнт хүлээн зөвшөөрсөн бололтой. Гудагнд байгаа. Тэр болонд гэд хуруугаараа заав. Хаалгаа арай чамаа онгоолон орж ирсэн газарчинд хандан харж бай гэж тушаагаад удаг руу гүйлээ. Бүдүүн осыг бугуугаар нь осорлоод дүүжилчихсэн байсан хулан шүрээ хоёрыг татаж гаргахад усан нүүдэл нь тэврэлдэн хайрт минь чамаагаа ирнэ гэж итгэж байлаа. Итгэж байлаа. Би ч гэсэн. Ялгахын аргагүй хоёр сайхан бүсгүйд үлээлэг атаархан мушилзах аялаан бүсгүй халах Монгол эрийг улам бүр бахтан хайрлан ширтэж байваа. Жангийн хүслийг гүйцэд сонсоод толгой дахин зөвшөөрсөн дөл газарчин залуу руу ирэмчгээд гарч одоход лүг хийх бүдэгхэн чимээ арданд олджээ. Бүх зүйл санаар эргэж улан шүрээ хоёрыг аварсан дөлийг очихтай зэрэгцэн нүүбийн инхийг сахиулах группийн таних тэмдэг бүхий 3 нисдэг дэрэг Өрөмч хотын баруун хойд уулзвар дээр газарджээ. Булгаалагдсан иргэдэг амжилттай аварж эх орондоо 9 минь давчирч чадсан санги генерал Ганзараг нарын нэр хүнд төрийн хүрээлэл донд огцом өсөж Улаанбаатар хотод ирсэн даруйда өргөн хүрээлэлтэй баривчилгаа явуулан уулаатай холбоотой бүх хүнийг цагдан хоржээ. Хэрэг дэндүү гүнзгийр нь томорч төрийн дунд болоод дээд шатанд буруу бодолтой хүмүүс олноор шургалсан байна. Төрийн өндөрлгүүдийн зарлиг тушаал ээлжлэн гарч хэргийг яралтай мөрдөн шийдэхийг холбогдох хууль хүчний байгууллагад үүрэг болгож мөрдлөгч эрчимдээ явагдаж эхэлжээ. Төгсөх курсын Америкийн нэгдсэн улсад дүүргэх болсон тул эхнэр хулангийнхаа хамт эртнээс хүссэн нэгэн зүйлийн учгийг тайлахаар Өвсгөл аймгийг зорилоо. Ад жаргал цацруулан инээмсэглэх хулан өрлөн алаг нүдэ тармалзуулан ханаа тэр удагны үр удам үлдсэн байгаа ч онгод нь хүлээн авсан улаач байхгүй бол яах вэ гэв. Би бодож үзсэн. Сайн бүүнэр их байдаг гэсэн. Болохгүй бол тэдэнд үзүүлээд өөр болохгүй бол өөр аргуудан доо. Хэрв лам нар үнийг хэлсэн байвал яах вэ? Яана гэж. Чи шүрээтэй бодлоо байвал яах вэ? За дими юм байна. Эсвэл охинд хайртай хүүхчийг хүссэн юм уу? Өвөлдөө болон урган мушилцахад дөл ухсгийн тэрч үнсээд за тавсан юм аа. Чамаагаа би сайн мэднэ. Энэ мөчөөс хойш дэрэгдээс огт холдуулахгүй. Болон ушууга царвайлган үнсүүлчгээд
хөөрхий шүрээд өрөвдөд ах юм. Хэрвээ та хоёрын дунд би гамтахгүй. Чи мөн ч амгалан ууж хүн шүү. Эр нөхрөө өөр хүн лөө төлөхчл байдаг. Чамд итгэдэг учраас л яг үнэндээ шүрээг ийм байдалд оруулсан хүн би шүү дээ. Одоо болтол харамсаж эмзэглэж авдаг. За Мартаа, бүх юм сайхан болно. Чи хардаа. Энэ төлөвөгийн даваа. Ёстой гой байгальтай газар ооз. Хоёул энд хоно. Гээд машина эргүүлэн уулын бэл рүү зүтгэсээр модны цахад зогслоо. Санги даргын бэлгэлсэн аяны майхныг хоёул хамжин босгох зураа. Ямар гоё материалтай юм бэ? Угсрахад ч хэлбэр юм. Уулнаас бааваа гарч ирсэн ч орж ирч чадхааргүй юм байна. Гэлцэн инээдгөр болсоор цай чанаад дараа нь хоолхийн тухаллаа. Улан үе үехэн дөл рүү мишэлзэн сууснаа арх гаргахыг хармагц. Ханаа, арх хэрэггүй. Энэ сайхан уулын эзэн савдаг. Чи нар шингэхээс өмнө цайныхаа дээжийг өргөөд сайн гуй. Гэлцэн нэгэндээ эргэлэн нэлхрах залуус өргөн гудсны дээр хөлбөрөн янаглалцаж эхлэв. Эл хул дүнхийг уулын модод салхины аясаар шууган байгалийн үзэсгэлэн төгс байдал алгуурхан харанхуй дуусгаад аяны майхан дотор бурхтын бүтээл мэд гой сайхан залуус үүлэн борооны цэнгэл умбан жаргаж байв. Чи минь төрч хаяа да. Чамаага санаад. Ой. Бүхний тавж үнсгээр амар гоё мэдрэмж. Ингүүл яач вэ? Дөл доош урган хулангийнхаа сарны дэлбэг хэлээрэ гжигдэн таалж үеийнхэн шургуулан эргэнүүлэхэд нуруугаа хотолзуулан өндөл зөх болон ай бүр гоё би тэсэхгүй нэ хэмээн шулханлаа. Дөл дээш зүтгэлэн чилгэр хоёр буяыг нь гараараа хөшин шахаад эргэтний чиглүүлэхэд хулан гараараа барин амсартуулаад өгөв. Чигтэж тослогдсон халуун бариун орчин руу гулбалцсан орсон эргэтэн хэдэнтэй наашчаш хөдлөн бөлөхэд дотор ханны булчин чимчим лугшин хин гайхалтай гой таашаалыг хүртэн биендээ улам бүр уусан нэгцээр дур ханан тайлгарж түмэн цагаан эс сум шиг харавсаар шунган зүтгэжээ. 5 дугаар хэсэг төгсөв.